За сайн байцгаана уу. Хөдөө аж ахуйн инженерчлийн симпозиумыг зохион байгуулсан Монголын идэвхжлийн үндэсний зөвлөлийн хамт олонд бас баярсан талархснаа илэрхийлье. За хөдөө аж ахуйн сургуулийн гол сургалтын чиглэл бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженерчлийн асуудал байдаг. Тэгэхээр энэ асуудалтай холбогдуулан бас ажил олгогч болоод Монголын идэвхжлийн байгууллага бас хамтарч байгууллагатай хамтран ажил олгогчид ямар шаардлага гэж энэ газар тариалангийн компаниудын хөгжил дэвшил хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар бас сан сэтгэлээс солилцож хэрэгжүүлж байгаа технологи дэвшилт болон дутагдлаа талуудыг бас ярилцаж байгаа нь чухал ач холбогдолтой боллоо. За хөдөө аж ахуйн сургуулийн хувьд бол яг нь технологийн дэвшилтэд нийцүүлэн сургалтын технологи болон суралцах үр дүнгуудаа байнга өөрчилж байдаг. За жилд нэг удаа ажил олгогчдын зөвлөлийг хэлэлцүүлж түүнээс хэрхэн технологийн дэвшлүүд гарч байна вэ гэдгийг бас ярилцдаг боловч за өнөөдрийн бидний ярилцсан шиг ийм оролцогч хүмүүсийн төв сэтгэл ханамжтай бас өөрсдийн технологиг хуваалцаж байгаа ийм чухал үйл явдал боллоо. Тэгээд бас ийм үйл ажиллагааг зохион байгуулсан хамт олонд бас баярсан талархснаа илэрхийлээд за Монгол улсын хөгжил дэвшил бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэл инженерчлэлтэй хамааралтай шүү гэж бас та бүхэндээ хэлмээр байна. За баярлалаа.